Эрхэм хүндэт, малчид, тариаланчид, залуучууд, хувийн хөвшил, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчдаа. Та бүхэндээ 2026 оны ганц үжилтийн эсрэг дэлхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ жил дэлхийн нийт бэлчээр хээр үнэлийн хүндлийн нөхөн сэргээ урайндор сүлжилт газрын дороотол гангийн асуудлыг онцлон тэмдэглэж байна. Энэ урай Монгол улсын хувьд онцгой утга учиртай. Учир нь бид бол өргөн удам газар нутагтай нүүдлийн соёл иргэншил бэлчээрийн мал аж ахуйд түшиглэн олон зуун жилийн турш оршин тогтнож ирсэн ард түмэн билээ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70% бэлчээр эзэлдэг. Энэ бэлчээр нутагт өнөөдөр 190 мянга орчим малчин өрх амьдарч 57 сая гаруй толгой мал бэлчээрийн экосистемийн эрүүл байдлаас шууд хамаарч байна. Бэлчээр бол зөвхөн малын эдэс тэжээлийн орон зай биш. Энэ бол хүнсний аюулгүй байдал, усны их үүсвэр, биологийн олон янз байдал, үндэсний эдийн засаг, өв соёл, Монгол хүний амьдралын баталгаа юм а. Гэвч бид бодит үннийг хэлэх ёстой. Өнөөдөр Монгол орны газар нутгийн 77 орчим хувь нь ямар нэг байдлаар газрын дороотолд өртсөн гэж олон улсын түвшинд онцолж байна. Сүлжилт газрын дороотол, ган, зуд, үер, уур амьсгалын өөрчлөлт, Монгол улсын хөгжил, иргэдийн амжиргаа хөдөө орон нутгийн ирээдүйд шууд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Газар бүтээмжээ алдахад малчин амжиргаагаа алдна. Бэлчээр дороотоход хүнсний үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээ, орон нутгийн эдийн засаг эрсдэлд ордог. Усны их ундраг дороотоход хот хөдөө ялгаагүй хүн амын усны аюулгүй байдалд сорилт учирдаг. Иймээс сүлжилтөө тэмцэх бэлчээр нутгаа нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны салбарын ажил биш юм а. Энэ бол Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, хүнсний баталгаа, хөдөө орон нутгийн хөгжил, ирээдүйн хойч үеийн амьдрах орчны төлөөх үндэсний зорилт юм а. Засгийн газрын зорилго маш тодорхой. Бид газрын дороотлыг сааруулах, сүлжилтийг бууруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, усны их үүсвэрийг хамгаалах, хөрсний үржил шимийг хадгалах, ногоон санхүүжилт болон байгаль дээлтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг уялдуулан хэрэгжүүлж байна. Энэ зорилго бол Монгол орны газар, ус, бэлчээрийг хамгаалж, иргэдийн амжиргаа, улс орны тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх явдал юм а. Энэ бол зөвхөн төрийн байгууллагын хийх ажил бишээ. Малчин хүн бэлчээрээ зохистой ашиглах, тариаланч хүн хөрсөө хамгаалах, иргэн бүр мод тарж ургуулах, усаа хайрлах, хог хаягдлаа бууруулах, хувийн хөвшил хариуцлагатай хөрөнгө оруулалтыг хийх, эрдэмтэд бодит шийдэл гаргах, залуучууд шин санаачлаг өрнүүлэх, энэ бүхний нийлбэрээр Монгол улс сүлжилтийг сааруулж, газраа сэргээж чадна. 2026 он Монгол улсын хувьд түүхэн жил юм. Энэ жил Нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил тохиож байна. Мөн Монгол улс сүлжилтөө тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Талуудын 17 дугаар баг хурал бол зөвхөн олон улсын хурал биш. Энэ бол Монгол улс бэлчээрийн орон, нүүдлийн соёл иргэншилтэй улс, уур амьсгалын сорилтыг бодиттой мэдэрч буй гандуу бүсийн улс орны хувьд дэлхийд өөрийн туршлага, шийдэл, манлайллыг харуулах түүхэн боломж юм а. Бид талуудын 17 дугаар баг хурлыг дороотсон газрыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшигыг тэсвэрлэх, чадвараа нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, ногоон санхүүжилт, хариуцлагатай бизнес, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн оролцоог нэгтгэсэн бодит шийдлийг дэлхийн олон орны төлөөллийн хамтаар тодорхойлох хэлэлцүүлгийн тавцан болгохыг зорж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол улс бүх нийтээрээ бэлтгэх ёстой. Төр засаг бодлогоо уялдуулж, хэрэгжилтээ эрчимжүүлнэ. Орон нутаг, бэлчээр ус, газар ашиглалтын зохистой менежментээ сайжруулна. Хувийн хөвшил, байгаль дээлтэй хариуцлагатай үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Иргэн бүр эх орныхоо газар шороо, ус, бэлчээр, ой хээрийг хайрлан хамгаалах үүсэд хувь нэмрээ оруулах ёстой. Монголчууд бидний хувьд нутаг үзэл онцгой өв гэж үздэг. Бид өвөг дээдсээс газар нутгаа өвлөн авсан. Харин үр хүүхэдтэй
доройтсон газар бус, сэргсэн бэлчээр, хамгаалагдсан ус, үржил шимтэй хөрс, эрүүл экосистемийг үлдээх үүрэгтэй. Тиймээс өнөөдөр би Монгол улсын байгаль орчин урамшилтын өөрсдийн сайдын хувьд нийт ад иргэдэд хандан уриалж байна. Бэлчээр нутгийнхаа үн цэнийг ойлгоё. Усаа хайрлая, модоо тарж ургуулъя, хөрсөө хамгаалъя, хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээг дэмжье. Орон нутаг, малчин өрх, залуучууд, хувийн хвшил, төрийн байгууллагууд хамтдаа газраа сэргээх үндэсний хөдөлгөөнийг өрнүүлье. Газрыг сэргээх нь зөвхөн байгалаа хамгаалах тухай биш юм аа. Энэ бол Монголын ирээдүйг хамгаалах тухай асуудал юм. Газраа сэргээвэл амжиргаа сэргэнэ. Бэлчээрээ хамгаалвал үндэсний аюулгүй байдал баталгаажна. Усаа хамгаалвал ирээдүйн үеийн амьдрал хамгаалагдана. Монгол улс дэлхийтэй хамт дэлхийн төлөө өөрийн эх нутгаасаа эхлэн манлайлах цаг ирлээ. Их байгалаа сэргээе, итгэл найдвараа бадраая.